Япон улсаас одоо анхны легоноор тамирч байсан гэсэн үү? Тэгэхээр яриач. Одоо Монгол улсаас анх удаа одоо легоноор тамирч 2011 онд Токиогийн лиг одоо нэг Японы компани нэрээр суралцаад гэхдээ олон улсын хэмжээнд оролцоод Олимп Азийн ард болж байгаа зөвхөн Монгол улсаар хийсэн. Тийм одоо Токиогийн лиг бүртгэх хийсэн гэх юм уу? За. Том охин одоо ойрын зай марафон бүртгэх хичээлт юм шүү дээ. Тэгээд Азийн наадамд оролцсон гэсэн үү? Том охин одоо ойрын зай гүйлтээр хичээлж байгаа. Тэгээд Азийн наад мараа одоо 100 м болон 100 м-ийн хаттай гүйл орох юм гэдэг төлөвлөлтөй байна. Ер нь одоо монголчууд юу нэг гүйдэг болсон. Тэгэхээр гадны орнуудаас марафонд оролцоод байдаг. Тэрхий юу гэж зөвлөх вэ? Юу анхаарах юм? Нэг номерт хамаг нөөтөө тохирсон пүүзээ сонгох хэрэгтэй. Үнэтэй пүүзээ нөө хонтон пүүзээ нөө тэр брэнд хөргөл шаардлага байхгүй. Тэгээ өөртөө одоо жишээ нь хүнд гой харагдах гэж гой пүүз авах шаардлага байхгүй. Гол нь өөртөө тохирсон пүүзээ сонгох хэрэгтэй. Тэгэд гол нь үнэтэй брэндийн хувцас өмсөх юм уу? Одоо янз бүрийн хувцас өмсөөл би энэс ичиг шаардлага байхгүй. Хамгийн гол нь хог өөртөө тохирсон хувцас өмсөх хэрэгтэй. Гэдэг л зөвлөгөө өгмөр байна. Нэгт үндсэндээ пүүзээ сонгоогүй, ачаалаа буруу тааруулаагүй, яг мэрэгжлийн багшийн дээрс зөвлөгөө өгөөгүй. Тэр л үнэндээ гэрэл хүртэл байна. Тэр нэг үгнээ наадах юм уу? Тамирчны бол тактик нь юу вэ? Тухайн яг ямар тэмцээн бэ? Тэгээ ямар одоо хүмүүстэй ямар одоо тэмцээнд орж байгаас хамаарч одоо тактик болсон юм уу? Миний хувьд яг тухайн үед л яг бүх юм ашиг. Тэр нь спортын суурь хурц болохоор гол нь тэмцээн уралдаанд оролцсон гэж хүүхээсээ илүү эрүүл мэндэ бодож өгөх хэрэгтэй. Манай одоо Монголын ард түмэн одоо ингээд байгаа цэцэрлэг хүрээлэн зан талбай дээр одоо ингээ өөртөөхөө боломжоор цаг зав гаргаад одоо өөртөө гүйж байгаа. Зарим нь одоо янз бүрийн клубчнууд, зарим нь ингээд хуваараа найз нөхдөөрөө нийлээд гүйж байгаа. Энэ бол маш зөв. Гэхдээ гол нь энэ хүмүүсд маань нэг л зөвлөгөө өгөхөд хүмүүстэй уралдаж хүний урд гарах гэж биш, өндөр ачаал авах гэж биш, өөрөөхөө одоо нэг хөссөн биеийг хөдөлгөөнтэй болгоод эрүүл бөгөөд урт наслахын төлөө хөнгө атлетикийн гүйлтийн спортоор хичээл. Түүнээс биш одоо нэг яг ингээ багаас яг мэрэгжлийн түвшинд биш ингээд одоо ажлынхаа хажуугаар ингээд одоо гүйж харина гэх юм бол эрүүл мэндэ бодож ерөөсөн гүйсэн дээр. Тэгэхгүй эрүүл мэндэ бодож гүйгээс одоо нэг өвдөг шагаа янз бүрийн гэмтэл бэртэл бол авах нь бол амар их. Одоохондоо ингээд зарим залуу хүүхдүүд юм уу ингээд насныхаа онцлогоос хамаарат өхөл гарын баг зэрэг одоо өвдөл мөвдөлтийг бол одоо темп наагаад ч юм уу им уугаад ч юм уу те ингээд тосмос төрхий ч юм уу ингээд гүгээд байгаа. Гэхдээ энэ хэсэг хугацааны дараа таныг ингээд нас ахаад ирэхлээр таныг үндсэндээ хөлгөө цуугаад болгоно. Тэгэхээр ирээдүгээ бодож өөрийнхөө урт наслахыг бодож ерөөхдөө тэгж янз бүрийн тэмцээн уралдаанд би энтэйгээ уралдаж биш тэмцээн уралдаанд орж боодно. Гэхдээ гол нь өөрийнх нь эрүүл мэндийн төлөө тэр тухайн цаг мөч тэр олон хүмүүстэй нэг цагийг өнгөрөөхийн тулд тэр тэмцээнд орлоо. Түүнээс тэр тэмцээнд төрүүлэхийн төлөө биш, тэр тэмцээнд нэгнийхээ урд гарахын төлөө ерөөдөө гүйлгүүгээр эрүүл мэндийн төлөө гүөх ёстой. Тамирчид болохоор яг энд өөрсдөө ингээд хүсэл сонирхлоороо багаасаа хичээлсэн болохоор нэг цагаа ахуулах одоо тэмцээний ихний 3 байр даа ингээд тамирчдын зорилго өөр эрүүл мэндэд бодож байгаа хүмүүсүүдийн зорилго өөрлөөр бас жоох тэрийг жоохон ялгаж салгаад явуул. Янз бүрийн одоо юу хэмтэй тамирчдын ажиллах чадрыг сайжруулах янз бүрийн нэмэгдэл бүтээгдэхүүн гэсэн боловч одоо дотор янз бүрийн орчин найрлагт янз бүрийн юмнууд байгаа. Энэ бүгдийг бол одоо хамаагүй бас хэрэгжилж болохгүй. Хэрэглэхээс өмнө болохоор заавал одоо эм ч юм уу спортын ангаах ухааны эмч одоо тийм эм витаминж бол хариуцсан хүмүүсүүдтэй уулзаад заавал тэднээс заавар зөвлөгөөг нь аваад яг надад тохирохгүй юу гэдгээ эхлээд мэдчихэж тэднийг хэрэглэх хэрэгтэй. Түүнээс биш одоо нэг энэ хүмүүс ийм хэрэгэлдэг хүмүүсүүдийг дуурайж янз бүрийн эм витамин авч хэрэглэж болохгүй. Мөн ийм хүмүүсүүд ийм хоол идэхлээр ингэдэг тэгдэг гэдэг юмыг бол байж болохгүй. Зөвхөн өөртөө итгэхээс гадна өөрийн чинь бие махбод яг ямар онцлогтой вэ гэдгээ бодож хоол ундаа тааруулж идэх хэрэгтэй. Өөрсдөө яг анх эхэлж байгаа хүүхдүүд нэгт сэтгэл зүй бол болоогүй. Тэнийг бол ярих бол хэцүү. Тэгэхээр эхлээд бол сэтгэл зүй бол хамаа байхгүй. Хамгийн гол юм юу вэ гэхээр
багшаа зөв сонгох хэрэгтэй. Яагаад багшаа зөв сонгох вэ гэхээр тухайн багш хүн өөрөө тухайн хүүхдийн суурийг маш зөв тавьж өгөх. Хэрвээ одоо ямар нэгэн клуб юм уу ямар нэгэн багшаар одоо юм хүм заалгаад тэр хүн амжилт авахгүй байгаад авах юм бол үнэндээ нэгт хийж байгаа юм чинь болохгүй байна л гэсэн үг. Одоо зүгээр юугаар нэрээ л да. Энгийнээр тайлбарлахад тухайн өсвөр үеийн хүүхдийн одоо хөсөл мөрөөдөл 100 давхар барилга буюу олимпийн аврах хөсөл мөрөөдөлтөй байдаг. Гэтэл тухайн багш нь өөрөө 35 давхар барих мэдлэгтэй байх юм бол тэр хүүхэд 35 давхар хүртэлх фундаментыг л аавна гэсэн үг. Тэр 35 давхар барих фундаментыг тэр хүүхэд одоо баг бие дээр нь хийсэн тохиолдолд дараа нь ямар нэгэн аргаар тэрийг 100 давхар болгох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр нэгт багшаа зөв сонгох хэрэгтэй, суурь зөв тавих хэрэгтэй. Тэгэх юм бол чи суурь зөв тавих юм бол дараа нь тэр өсвөрийн хүүхдийн одоо ажиллах чадвар юмыг дээш нь одоо олимпийн аврах, дэлхийн аврах хэмжээнд хүрэх тийм юмыг хийх боломж бол нөхцөл бол Монгол хүнд бол байгаа. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн маань яг хөнгө хэлээд тэр хичээлж байгаа бол бусад ямар нэгэн спортоор хичээлж байгаа бол хамгийн нэг номерт хөнгөн атлетикийн гүйлтийн спортыг багшаа зөв сонгоод зөв ачаал авч зөв одоо яг өөрөөсөө насны онцлог таарсан тасал хөдөлгөөнөөр эхлэний тулд хийж сурсан тохиолдолд нэгт өөртөө дуртай сонирхолтой хөнгөн атлетикийн бүх зай төрөл шийдэл хариулт нэгт амжилт гаргана. Хоёр дахь юм бол өөр спорт тоглоом янз бүрийн спорт одоо удаан хугацааны амжилт гаргах суурийг одоо манай хөнгөн атлетик тавьж өгдөг. Тэгэхээр анхны суурил одоо зөв багш дээрээ юмаа хийх юм уу? Тэрийг жоохон бахад аав ээж маань гэртээ оруулах гэж зовдөг байлаа. Одоо бид хэд маань хүүхдүүдээ гэрээс гаргах гэж зовдөг болсон. Тэгэхээр яг энэ нэг дэлгэцний хамаарал энэ янз бүрийн хамаарлыг одоо ортос юу яаж бас болохгүй, орхиж бас болохгүй. Яг тэгэхээр одоо нэг энэ нийгэм 90 үе маань өөрөө бас юм технологи дижитал ирэн байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ дээр яг юу вэ гэхээр энтэй хамт спортыг одоо тодорхой хэмжээний хичээлүүлээд ямар ч хамаагүй спорт байж болно. Хамгийн гол нь яг энэ спортоор хичээлэх одоо цаг хугацаа үед нь эцэг эхчүүд маань тодорхой хэмжээний хүүхдүүдэд цаг зав гаргаад дэмжих хэрэгтэй. Түүнээс эцэг эхчүүд маань би ингээ бүтэн өдөр ажиллаад ингээ таагдсан сургалтын тулд байр хаад ингэж над цаг зав алга гэхээс илүү хүүхдүүд бол тэрийг бол ойлгож байгаа. Хамгийн гол нь та тийм цаг завгүй байгаа ч гэсэн ядаж хүүхдтэй одоо спортоор хичээлэх тий цаг зав тэрэн дээр нь жоохон туслаад өдөрт нэг хүүхдтэй боломжоор одоо жоохон цаг зав гаргаад ахад аяанда хүүхд чинь өөрөө ингээд баг байж байгаа ингээд томор тусам нэрээ одоо ингээд миний мэдгүй юм одоо аав ээж хоёр ингээд тусалж байсан одоо аав ээж хоёр маань одоо ажил ихтэй болоо би одоо энийг өөрөө би одоо хийж чадах юм байна гэдэг ингээд багасаа спортоор яваад ирэхлээр өөрөө ингээд бүх цагийн хуваарлт буюу одоо хичээл ном одоо дэлгэц буюу компьютер гар утсаа бүгд ингээд өөрөө ингээд зохицуулаад өөх ганц суур юм нь ерөөсөө спорт. Энэ дээр л гол нь одоо их зөв цагийн хуваарлтыг л эцэгчд маань хийгээд өгч болчих واخ. За баярлалаа амжилт. Гой зөвлөгөө өглөө.